Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооныхоо одоос боловсрол шинжилгээ ухааны яам нь бас 48 цагийн хугацаатай шаардах бичиг өгсөн. Энэ бичгийн хариугаа бас өгсөн бол авсан болов. За Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд болох Мөнхбаатар, Мөнхтэй гэж ийм хүмүүс өнөөдөр манай яамн дээр бид нэр маш сайхан ажил хэрэгж уулзалт хийлээ. За энэ үйлдвэрчний эвлэл бол Монголын багш нарын одоо эрх ашигыг хамгаалах ийм үндсэн зорилго чиглэлтэй ийм үйлдвэрчний байгууллага байдаг. За эдгээр нөхдүүд маань өнөөдрийн тухайд эд багш нарын маань анхаарлыг татж байгаа гол асуудлууд болох энэ боловсролын багц хуулийн хилцүүлгийн явц, за тэр хилцүүлэгт оролцож саналуудлаа илэрхийлэх ийм хүсэлтэй тавьсан байгаа. За үүний өмнө бас боловсрол шинжилгээ ухааны яамд хандаж бас асуулт тавьсан байсан 12 сард хүсэлт тавьсан. Эннийхээ хариуг өнөөдөр аль биесээр авлаа. Хоёр нь бид хоёр талаас маш сайхан ойлголтсон яриа хөрөө боллоо. Өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвлэлийн нөхдүүд маань одоо шинээр боловсрогдож байгаа хуулиудад багш нарын эрх ашигыг хамгаалах, багш нарын нийгмийн баталгааг хангах тал дээр за манай боловсролын тогтолцоог улс төрөөс ангид байлгах тал дээр одоо сэтгэл зовж явдаг тэрнийхээ төслийг бас хийсэн бэлдсэн тухайга бидэнд ярьсан. За бид ч гэсэн энэ саналаа бол одоо бас аль биесээр биднэрт ирүүлж энэ хилцүүлгийн явцад тэдгээр саналын тусах боломжтой байна гэдгийг хэлж ярьж ойлголцлоо. Эх 7 хоногийн 3 дахь өдрийн хурлаар засгийн газрын хурлаар манай боловсролын багц хууль хэлэлцэгдэж амжуул бид энэ сартаа багтаагаад улсын их хурлд өргөн барих учиртай. За улсын их хурлд өргөн баригдаад явж явах явцад ч гэсэн одоо зөвхөн манай үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд манай нийт багш нар манай асуудлыг сонирхдаг бүхэл хүмүүс энэ асуудалд одоо өөрсдийн санаа бодлоо илэрхийлж тусах бүрэн боломжтой гэдгийг бол бид хэлж энэ тал дээр харилцаа ойлголцсон. Мэдээж асуудал байгаа цагт амьдрал үргэлжилж байдаг, амьдрал байгаа цагт асуудал байдаг. Зарим нэгэн асуудлууд дээр бас зарчмын зөрүүтэй байр суурь боловч тэрийг ярьж хөөрөөд ингээ ойлголцоод яриа өрөөл их сайхан ойлгомжтой болоод дахиж хамтарч байнга уулзж ярьж ажил төрлөө уялдаа холбоотой явуулж яа гэж ингээд тохироос алсан.